Биоандрах компани дотоодын бордооны хэрэгцээний 10-аас 8-10%-ийг дангаараа үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 10 гаруй нэр төрлийн бордоо үйлдвэрлэж, үр тариа хүнсний ногоо үйлдвэрлэж, 1000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна. Байгаль цаг агаарын өөрчлөлтөөс үүдэж сүүлийн жилүүдэд манай улс ихэнх хэмжээний ургац алдах болсон. Тиймээс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт био шингэн бордоог хэрэглэх шаардлага үүсэж байгаа. Уг шаардлагын дагуу Биоандрах компани Монгол эрдэмтдтэй хамтран хөрсний үржил шимийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон био шингэн бордоог хэрэглэгчдэд нийлүүлж байна. Манай компани бол Улаанбуудаа, Араб, соёолн дээр нэргэлж байгаа. Үр дүнгийн хувьд центнэр бол маш өндөр гарч байгаа. Биоандрахтай бол манайх одоо хамтарч ажиллах 3 дахь жилдээ явж байна. Эдний бордог хэрэглэснээр одоо өнгөрсөн жил бол гамтай байсан хэдий ч бас ургацад бол нөлөөлж бас тодорхой хэмжээний боломжийн ургац авсан гэж боддог. Тэр тусмаа хүнсний ногоон дээр бол манайх одоо боломжоор сайн авсан гэж үзэж байгаа. Тус шингэн бордоог хэрэглэснээр хөрсөнд агуулгадах ялзамгийн агуулмж тэг 145%-аар, хөдөлгөөнт фосфор тэг 154 мг-аар, солилцох кал 263 мг-аар тус нэмэгджээ. Ингэснээр үр тарианы ургац 7.9 центнерээр, тосны ургамал 4.3 центнерээр, төмсний ургамал 6.3 центнерээр, ногоон тэжээлийн ургамал 1 гад 100 центнерээр тус нэмэгджээ. Биоандрах компанитай хамтарч ажиллаж байна. Сүүлийн 3 жил хамтарч ажиллаж байна. За энэ одоо тэр бордоог ашигласан малчтын маань сэтгэл маш өндөр байгаа. За өөрөөр хэлэх юм бол тэр ногоон тэжээл нь нэлээд сайн ургаж байгаа. За хадлагын талбай хувьд бол маш өндөр үр дүн гардаг юм байлээ. Энэ бордоог хэрэглэснээр зурсгалбуудан ургацыг 7.9 центнергаар нэмэгдүүлсэн. Төмсний ургацыг 6.3 центнергаар, тосны ургамлын ургацыг 2.6 центнергаар гэдэг ингээд мөн хадлан бэлчээрийн талбайд хэрэглэсэн үр дүнгээр бол хадлан бэлчээрийн талбай ургацыг 2.6-аас 10.2 центнергаар нэмэгдүүлсэн ийм судалгааны дүнгууд байж байгаа. За манайх болохоор нийт Монгол орны бордооны зах зээлийн 8-аас 10% хангаж байгаа. Одоогийн байдлаар нийт үйлдвэрийнхээ 24% хүчин чадалтаар ажиллаж байгаа. Улирлын чанартай учраас. Хэрвээ тариалж байгаа нэг өдрөлгөөр ингээд нээлттэй яриад захиалгыг нэмэгдүүлж чадах юм бол үр дүнгээ баталгаажуулж чадах юм бол бид нэр бол нийт тариалтын 30-аас 40% хангах хүчин чадалтай үйлдвэр. Манай үйлдвэрийн хүчин чадал нь салбарын мэргэжилтнүүдийн зүгээс био шингэн бордоог технологийн дагуу хэрэглэснээр цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох, нэгж талбараас авах ургацын хэмжээг бүрэн нэмэгдүүлэх боломжтойг хэллээ. Цаашид импортыг орлох, дотоодын үйлдвэрлэлийг дэмжснээр гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 100% эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдэх юм а.